За сайн байна уу өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр манай байгууллага өөрчлүүлсэн магистрт одоо суралцдаг оюутан маань ингээ амжилттай визэн гараад 1 сарын 14-нд амжилттай виза хүлээн аваад одоо зорчигдоод бэлэн болсон хэлээр гарах зөвлөгөө буюу баталгаа таяа аван зорчих гэж байна. За энэ түүний хувьд бол анх удаага визэнд орж байгаа магистрийн 1-р курсын оюутан 11 сарын 28-нд материалаа хүлээлгэж өгөөд 1 сарын 10-нд хариугаа аваарай гэсэн боловч 1 сарын 14-нд одоо визэнд гарсан байгаа шүү. За тэгээд одоо хэлээр гарахтаа зөвлөгөөгөө аваад баталгаа таягаа аваад за мөн ахиад хизээ эргээд визэнд орох боломжтой зөвлөгөө мэдээлэл аваад ер нь цаашдаа мультивизтэй болох зорилготой явж байгаа өөрчлөлт юм аа. За тэгээ та бүхэн бас оюутан болоод оюутнаар хэрхэн яаж материал бүрдүүлж материал визээ хүсэх вэ? За бизнес эрхлэгч бол ямар материал бүрдүүлэх вэ? Нийгмийн даатгал ямар материал бүрдүүлэх вэ? Ер нь визэнд ороход ямар материал бүрдүүлж аялын виз авах боломжтой гэдэг тал дээр чинь бид нар зөвлөгөө мэдээлэл өгөөд хүлээлгэн өгч чинь баталгаа таяг анкет зэрэг чинь одоо бүглэж өгөөд материалыг чинь бэлэн болгодог байгаа. Бэлэн болсон материалаа та хүлээн авах дамжуулан өгдөг одоогийн байдлаар 9 газар хүлээж авч байгаа учраас тухайн газар дээр сонгоод айлын газарт нь хүлээл өгөх боломжтой байгаа шүү. За 1 сарын 15-наас эхлээд 3 сар хүртэл одоо элчин сайдын яамд визний материал хүлээж авахгүй гэсэн ташаа мэдээлэл маш их тарсан байна. За энэ дээр бол ямар ч тийм бол мэдээлэл гаргаагүй элчин сайдын яамнаас за хүлээн авдаг нэг байгууллага буюу Сүнжин гарантч бодлогын 2 давхар байрлах хүлээн авдаг газар маань 1 сарын 15-наас эхлээд 3 сар хүртэл материал хүлээж авахгүй шүү гэсэн юм мэдээлэл байгаа. За тэгэхээр бас тэрийг элчин гэж ойлгоод бас материал хүлээж авах болж байгаа гэж ойлгоод байна. Тэгэхээр материал бол хэвийн хүлээж авч байгаа. Цагаан сарын баяраар бол 2 сарын 1-ний хүртэл материал хүлээж авах буюу 2 сарын 7-наас эхлэж материалаа эргээд одоо ажилдаа орж ирэхэд хэвийнээр хүлээн авах боломжтой байгаа шүү. За тэгээ ийм гибридийн хамт олон сонгон аялын визээ хүсээрэй.